Намайг Ганж гэдэг Чадраалын Ганж бизнесийн мэрэгчлээ. Ганж студио маань яг цэвэр миний хувь хүний хүсэл сонирхлоороо одоо нээсэн гэх юм уу. Тэрнээсээ үүдээд би яг студийнийхэн тулд бүр L Fashion School-ийг стилистээр төгссөн. Амьдралын засгалжуулагч гэж сүүлийн үед агих ярьдаг болж байгаа. Олон улсын зэрэгтэй амьдралын засгалжуулагч гэж явж байгаа. Тэгэхээр аль аль талаас нь тухайн хүний нөгөө дотоод гадаад гоо үзэсгэлэн нь хоёуланг нь анхаарахын тулд энэ хоёр мэрэгчлэр мэрэгшээд тэгээ студид нээсэн гэсэн. Хороод дэлхий дээр ер нь бол 400 500 төрлийн өнгө байгаа. Тэгэнгүүт тэр өнгөнөөс одоо яг өөртөө зохитог өнгөө гаргахын тулд гол эхний шалгуур нь та хүүтэн өнгөтэй хүн үү, дулаан өнгөтэй хүн үү гэдгийг мэдэх хэрэгтэй байдгийг. Тэгээ хүүтэн өнгөтэй хүн бол өвлийн хүн үү, зуны хүн үү? Тэгээ дулаан өнгөтэй хүн байвал хаврын өнгөтэй юу, намрын өнгөтэй юу гэдэг. Ингээд дөрвөн үйлрэл хуваачдаг гэсэн үг байхгүй хүнийг. Гадаад жишээлбэл одоо яг ямар өнгөтэй вэ? Тэгэхээр нэгдүгээр хоёлаа нэн төрөнд тэрийг мэдхийн тулд би эхлээд нэлээд хэдэн тест явуулдаг. За жишээ нь хоёлаа эхнийх нь ээлжинд хараад үзье л да тий. Хүн ер нь бол эхлээд гэртээ зүгээр таамаглаж үзмээр байгаа бол судасныхаа өнгийг харах боломжтой байдаг. Хүний арсны пигмент цаана нь одоо шар пигмент давуу юу, цэнгэр пигмент давуу юу гэдгээс шалтгаалаад судас нь нэг бол ногоон туяатай, үгүй бол хөх туяатай. Тэгэхээр одоо би бол дулаан өнгөтэй юм баггүй. Тэгэхээр минийх судас илт ийм ногоон туяатай судастай. Би өөрийг чинь судасыг жоохон хөх туяатай юм уу гэж харсан байхад одоо бол ногоон туяатай юм шиг харагдчихэв. Энийгээ ч гэсэн айгүй сайн нарны гэрэлд харж агаад ногоон уу цэнхэр үү гэдгийг эхлээд тэр таамаглал үүсгэж байгаа шүү дээ. Тэрнийхээ дараа хоёлаа color test буюу өнгөний тест хийж иж баталгаажуулдаг гэсэн үг. За одоо ингээд хоёлаа энэ цагаан шаргал өнгөийг харьцуулах гэж байгаа гэсэн. Нэг өнгө нь өөртөө нь илт царай чинь амарцсан одоо ингэ юм шиг туяардаг гэсэн илүү юм гэрэлттэй. Үгүй бол буруу өнгө өмсөх юм бол 5 нас нэмсэн юм шиг овртой харагдана нэгдгээр. Хүнд ингээ янз бүрийн ийм лайн үсцэн байдаг. Тэр нь болохоор үрчлээ тий өөсөв. Тиймэрхүү юмнууд нь буруу өнгөн дээр тодорч харагддаг гэсэн. Хоёулагийн хувьд аль нь арай таатай юм шиг санагдаж байна. За ингэж харж агаад тэгээ намайг доошлуулахаар яг нэг сайн хараарай за. Цагаан нь мэдээж хамаагүй дээр байгаа зү тий. Бор шаргал нь ер нь бол дулаан өнгөтэй суурьтай өнгийн энэ бол жишээ надад бол маш гоё цогтөг өнгө гэсэн үг. Энэ өнгө бол бүр энэ цагаан өнгнөөс надад хамаагүй гоё цогно. Гэхдээ хоёулагийн хувьд болохоор бараг худалчгүй 5 нас нэмсэн юм шиг харагдаж байгаа байхгүй. Айгүйх овер нэмдэг өнгө байх юм. Тэгэнгүүт хоёулагийн хувьд жоохон овер нэмж байгаа. Гэхдээ надад жишээ нь хизээч зөгтгөө энэ ясан цагаан өнгө өөрт чинь бол шууд царайнд чинь гэрэл нэмэл явчихж байгаа. Хамаагүй илүү ийм одоо унтаж амарцсан юм шиг царайнд гэрэлтэж харагдаж байгаа. Тэгж ер нь санагдаж байна. Тэгэхээр ер нь бол өнгө гэдэг энээс ахуулаад ер нь маш их зөрүүтэй байдаг гэсэн үг. Энэ болохоор хүүтэн суурьтай өнгө. Энэ болохоор бас хүүтэн суурьтай өнгө. Тэгэхээр хүүтэн суурьтай өнгө цагаан гой зөгч байгаа. За энэ өнгө бол жишээ нь өөрт нь шууд гой зөхөн гэдгийг би мэдж байгаа гэсэн үг. Энэ өнгө одоо ингээ гой харагдаж байгаа тийм. Дахиад нэг ганц өнгө энэтэй харьцуулаад харуул бүр сайн ер нь үр дүн харагдана. За энэ өнгө хэр санагдаж байна? Энэ хоёр өнгөний ялгаа ямар байгаа юм санагдав? Энэ жоохон хүнд харагдаж байна. Тийм, ер нь бол царайг нь жоохон дарчиж байгаа. Ер нь царайг нь ингээд дараад цоглог, золбоолог бүх юм чи ерөөхдөө нэг унтраагаа даалга болж байгаа гэсэн үг. Надад энэ өнгө бол өөрт чинь ингэж харагдаж байгаа шиг тийм унтрааж байгаа юм шиг мэдрэмж өгдөг. Надад бол зөгтөг өнгө байхгүй юу? Тэнгүүт хоёлаад одоо энэ зөгж байгаа өнгө бол чад эсрэг өөр харагдаж байгаа юм. Хамаагүй өөр харагдаж байгаа. Тэгэхээр өнгө гэдэг бол одоо ийм бас ашиг бүтэлтэй байдаг гэсэн. Тэгээ энийг цаашаа үргэлжлүүлээд улам цаашруулаад яг ийм өөрт чинь одоо ингэж харагдаж байгаа шиг 31 өнгө гарч ирдэг. Биеийн галбир бол яг янз бүрээр өөрчлөгдөж болдог. Гэхдээ өнгө бол чинь хийсэж өөрчлөгддөг. Хүн шар пигмент давуу төрсэн байжгаад гинт цэнхэр пигменттэй болчихно гэж байдаг байхгүй. Тэгэхээр энэ 31 өнгө бол ерөөсөө танд насанд өөрчлөгдөх 31 өнгө учраас энэ бол маш чухал мэдлэг.